Дубай аэропорт дээр явж байна. Дубайгаас Бангкок ороод Бангкокоос Камбож явах гэж байна. 5 хоногийн амралтаараа найз дээр очиж байна. Бангкокт ирсэн байна. Дубайгаас наашаага гарахад эрэхтэй бол компанийнхаа хамгийн том билетээр хөрж ирсэн. Станбай хийгээд. Тэгээд Бангкокийн нислэг ерөнхийдөө айгүй битүү байсан болохоор станбай хийгээд хамгийн сүүлд нь суудлаа авсан. Тэгээд айгүй хол гейттэйсэн болохоор яарад тэр чигээр яваад тэгээд шүнжэнгөө унтсаар агаад тэгээд Бангкокт ирлээ. Бангкокийн цагаар одоо 2 цаг өнгөрч байна. Дараагийн нислэг маань болохоор 5 цаг 20 минутанд байгаа. Тэгээд эндээс Камбожийн Phnom Penh хот хүртэл ерөөсөө ганцхан цагийн нислэг. Тэгээд би бас жоохон адал явдалтай л явж байна. Эхлээд Дубайгаас онгоцсондоо суух гэсэн чинь миний дараагийн билет нөгөө нэг Thai Smile Airways гэдэг нэг тийм low cost airline байдаг. За тэрний билет хамгийн янзхан билет байсан. Тийм билет авсан байсан чинь тэр нь болохоор Тайланд руу заавал орж иж одоо чек-ин хийгээд тэгээд авах хэрэгтэй байсан юм байна. Тэгээд тийм болохоор би нөгөө Тайланд руу орох Thai pass даатгал батал тийм юм аагүй. Тийм болохоор Тайланд руу орж болохгүй болоод тэгээд Gas Expedia гэдэг сайтаар билет аваад Bangkok Airways-ээр тэр нь болохоор одоо шууд энэ дотроо байж болдог. Тэгээд ямар ч байсан онгоцсондоо суугаад нисээд ирсэн байна. Samsungครับขณะนี้เราบินระดับความสูง3,000 ครับ A new place, a new home for a while. Let me feel alive. Nothing to hold me back. Take my time, just enjoy the ride. I know man passing by. Life is good, best I've ever. Жагана чамирсан байна. Яна гэсэн. Жагана. Ой. Онгоцны бодол нэг иймэрхүү. Онгоцны бодлоос нэг гарангуут нэг тийм айгүй өрмөц орчим байна хараа. Цахилгаан цагч байна. Манай найз түк-түкээ дуудаад байж байна. Ингээд чимдэг үү? Морон хараад адтай байна. Жаганах дээр барилж байгаа бодол юм байна. Plantation гэж зочд бодол. Айгуу гоё resort бодол шиг. Өрөөнүүд нь тэр цаашаа. Тэгэд ер нь бол жилийн дөрвөлрөл халуун байдаг болохоор айгуух air condition ажилладаг юм байна. Арахтаа олвол мэдээж унтраач нь. За манай өрөө нэг иймэрхүү оронгоот ангилтаа 0-тэй
За ингээд энд аюул шумуул ихтэй. Тийм болохоор ингээд орнууд нүртэл бүгдээр ичүүлтэй. Орой унтахтаа энийг болгоод унтчихдаг. За балкон дээр энэ хоёр давхар нь энд пүүлтэй. Гоё ресурс авч бодлоо. За бид тэр өглөөний цайнд очиад массаж зорхоо явж байна. Phnom Penh төвөөр явж. Энэ яг төв нь үү те? Тэр энэ нэг одоо энэ хааны ордон тийшээ байгаа. Хааны ордон чигээрээ цаашаа байгаа гинэ. Гадаа олвол гоё сайхан халуун байна, нааш орж байна. Тэгээд энэ чигээрээ. Энд ингээд орчин үеийн барилгууд нь яг дээрийнхаа барилгатай хамт ингээд хослоод аягүй гоё дунд нь улсад байж идэм байна. Phnom Penh дээрэл хамгийн түрүүнд түг харна тий. Түг нь зүгээр нөгөө Uber шиг аппликейшнээр дуудаал дороо ирчдэг. Зам болоо юм байна. За 60 минутын traditional massage тий. Харин манай хавьд гандын юм да баг. Нөгөө будаа зарж илээ. Дахиад орой хастай юм. За цагаана Камбож лээ. 3 удаа Камбож байна. За хамгийн их хэрэгтэй 3 үг байна. Хамгийн амтан за эмэгтэй хүн болж за хахаа нөгөө сүстэй сэно сүстэй орхан око явж жаад Япон хоолнд. За Токиод чамэр гэж. Үдон гомэд гэж байна. Япон, Солонгос, Хятад ерөөсөө Аз хоолны газар зөндөө байд юм байна. Каре удон. Ямар удон вэ? Нику тама букаки удон хаа. За манай найзыг танилцуулъя. Жагана гэдэг ариун жаргал жагана гэж дууддаг. Тэр болохоор Монгент те насан багтаа танилцсан. Монгений Японы төгссөн найзууд. Жана цан болохоор одоо энд ажиллаж байгаа. Японы компанид ажилладаг. Тэгээ тэндээсээ тамилагдаад Камбожид төслөөр ирсэн. 1 жил хагас болж байгаа тийм. Ямар төсөл лээ? Хүүхдийн мэс заслын салбарыг хөгжүүлэх. Хүүхдийн мэс заслын салбарыг хөгжүүлэх. Тэгээ ажилладаг компани нь болохоор төрийн бас байгууллага. Нэр нь юу вэ? FIDR тийм. FIDR. Японы төрийн бас байгууллага тийм. Ер нь нийгмийн хамгааллын хадгаламжтай хөгжлийн төслөөр ажилладаг. Камбожид ажилладаг бараг цорын ганц монгол мөн үү? Тэгээ Монголын Камбож дахь монголчуудын холбооны тэргүүн байгаа. Тэгээ хүмүүсийн холбогдоорой. Нэг гişүнтэй. Гэт нөгөө нэг айгуу гоё байглаараа тий. Бүх юм нь байглаараа машинууд нь зүгээр явгууныхаа зам дээр нэг байдаг. Монгол очоор нэг айгуу survival мэдрэмж авдаг шүү дээ. Энд бүр илүү survival мэдрэмж авдаг. Яг ингээл өөрийгөө болгож авах болсон. Тий, машин, дугуй, мотоцикл бүх юм нь ингээд явгууны зам палдал бичдэг. Тий. За энэ ингээд наран туулцахын хажуугаар явж байна. Шинэ наран туулцах. Тэгээд одоо 6 он хүрч байгаа болохоор хаач тийм байна. Маргааш чадвал гэхэд ирээ. За битээр одоо тийшээ Blue Sky Tower руу. Тэр хамгийн өндөр байлгүй тий.
Тэрний нөгөө дээдл нь Sky Bar гэдэг тийш орж үзэж байна. Хөө жимс ногоо. Энэ үнэхээр жимс ногоо айгуу гоё хямдхан тий. Амттай ер нь бол гоё юм аа. Тий. Камбожид хамгийн ганган барилга тий. Бараг хамгийн өндөр орчин үеийн. Тийм ээ. Камбожийн хэлмэгтэлтийн музейд ирж байна. 1975 оны үед Камбожид бас хэлмэгтэлтийн үе болсон юм. Тэр үед хамгийн ертөнцийн мэдлэгтэй мундаг хүмүүстэй байрч хараад тэгээд одоо энэ харагдаж байгаа энэ барилгуудад хараад тарчлан шийдэлтэй байсан байна. Одоо яг энэ хэсгийг болохоор музей зориулалтаар илэрхийлсэн. Тэгээд дотор нь ороод харах юм бол тийм жоохон эвгүй мэдрэмжтэй байна. Манай найз ажиллаа хийж байна. Жагана чи намайг айгүй гоё Итали хоолны газар дагуулж ирсэн. Энэ ингээд үйлчлэгээ айгүй сайтай. Ийм гоё газар зөндөө идэв юм байна жагана чам. Орон орны хоол идсэн. Тийм. Өстой гоё юм байна. За энэ ингээд нөгөө нэг Alice in Wonderland-ыг тийм болгосон тийм жижигхэн баар байна. Амар хүүхэн жижигхэн. Тэгээ менюгээ ингэж хардаг гинэ. Тийм. Taking a ride to join a lake 눈치 보면서 들어가야 할 때 찾아 나머진 바빠 개설레임 바꾸는 사람들 시간만 지나가 자신감 Тэр йоганд өглөөний йоганд орчоод одоо Орсын маркет явах гэж байна. Russian market гэдэг юм. За захаар хийсч байна. Үндэсний Камбожийн үндэсний эд жоох юм самарнууд перс зэрэг алтартай юм байна. Камбожийн төв талбай дээр ирсэн байна. Phnom Penh. Одоо тийм хааныхан зураг байдаг. Тэгээд энд бол арай хүмүүс ингээд салхилдаг. Дэйт хийдэг газар гинэ. За энэ удаад богинохон ирсэн болохоор ерөөсөө Angkor Wat дээр орч амжаагүй. Тэгээд чадвал дараа ирэх гэж бодож байгаа. За ерөнхийдөө Камбож бол ер нь бас яг зүүн Азийн орнуудтай хүмүүс тийм маш тийм тайван, дүлгэн, амгалан хүмүүс юм байна. Тэгээд бас яг ажиллаж амьдрахад бас ямар байдгийг бас жагаана ярина одоо. Оо яна. За ажиллаж амьдрахад бас соёлын ялгаа амар байсан. Энэ хүмүүс нэг амар тайван, ер нь жоохон нэг юм мод зургуулсан хайшаа тийм найрсаг харьцаа ер нь агай ихнэлдэг. Тийм болохоор жоохон бизнес харилцаа үүсгэхэд ихэндээ жоохон хэцүү байсан. Тэгтээ яг тэр соёлыг мэдээд очих юм бол тэгэл тийм найрсаг байдлаа хадгалангаас ажиллах боломжтой юм. Тэгээ амьсгал хоол хүнс өртөг ерөнхийдөө аюулгүй байдлаар ямар санагдав вэ? Би бараг 2 жил амьдраад аюулгүй байдал нэлээд гайгүй. Тэгтээ хүмүүс ярихдаа хулгай юм уу те. Хулгай жоох ихтэй гэж сонсч байсан. Автын осол ихтэй. Тэгтээ яг өөрөө яг ойр орчмоосаа анхаарал болгоомжтой байх юм бол миний хувьд бол гайгүй. Энэ хүмүүс өртөг айгүй баг. Өртөг гайгүй тий. Таиландаас хамаагүй Вьетнамаас Вьетнамаас баг юм баха. Айгүй сонирхолтой нөгөө доллар өөрсдийнх нь мөнгийг Камбож риэл гэдэг байхгүй юу? Тэгээд доллар риэл хоёроо ерөөсөө хайлаад хэрэглэж болт юм лээ. Тийм. Хоёр ханштай. Унаа бол энэ түг байхад асуудалгүй хаа бол хаа өрн. Тий. Гэхдээ бас үнэхээр амар жоохот. Манайхаар нөгөө тий хээр нөгөө адуудаа зарж байгаа юм шиг мотоциклтайгаа энэ тийж хийчихээ дахиж ястай. Энэ хөөе. За тэгээд нэлээд чихтэй бүчин болж ирж байна. Тэгээд амьдрахад гоё яруу. Монголд нэг сайн мэдгүй гэсэн. Тэгээд би баруун ганцаараа Монгол хүн байх юм даа. Тий. Тэгээд амьдрахад айгу халуун. Хаагаар явж жоохон халуун ихэндээ хэцээсэн гэсэн одоо тэгээд дасаад ирсэн гоё ягаа. За баярлалаа.